Австри улсын иргэн Вен хотын урлагийн сургуульд 5 настай элсэн орж улмаар концертын болон дуурийн удирдаач мэргэжлэр сурч төгсжээ. Тэр бээр дэлхийн олон улсын нэртэй театрууд ажиллажсэн туршлагатай удирдаачаас гадна дэлхийн нэр хүндтэй өндөр зэрэглэлийн олон уралдаанд төрүүлсэн алдартай төгөлдөр хуурч юм. Матиас Плесбергер Австри Монголын соёлын форумын хүрээнд 2025-ны 5 сарын 25-нд зохион байгуулагдах сонгодог үдэш тоглолтыг удирдах юм а. Мөн Монгол байх хугацаанд мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдэд уран бүтээл төөрөх мэргэжлийн ур чадварын сургалтыг явуулж байгаа юм. Манай хөрш маш сайн хөгжимчин, алдартай хүн байсан юм а. Баг байхдаа үргэлж түүний төгөлдөр хуурын хажууд сууж анхны хөгжмийн хичээлээ 3 нас гарантай байхдаа түүнээс сонссон. Тэр үед би нот уншиж сураад үргэлжлүүлэн хөгжмөөр хичээлсэн. Нэг жилийн дараа багш маань би энэ хүүхдэд өшөө илүү зүйл зааж чадахгүй, их сургууль руу илгээх хэрэгтэй гэж хэлсэн юм а. Ер нь бол би үргэлж төгөлдөр хуур тоглох дуртай байсан. Би хөгжимд дуртай байсан. Эцэг их маань арга хэмжээнд яваад гэрт намайг үлдээсэн тэр мөчийг би сайн сандгаа. Тухайн үед би 7 настай байсан баха. Би Вильгельм Фуртвенглерийн удирдсан Валкериаг удирдвар нот гаргаж ирээд симфони оркестр удирдах байгаа мэт төсөөлөн удирдах эхэлсэн. Би инкийг үргэлж хүсдэг байсан юм а. Тэр тэмцээний талаар бол үнэ хэлэхэд хэдэн оролцогч байсныг ер нь сайн санахгүй байна. Учир нь тухайн үед Австрийн мужи хүрээс шалгарсан ялагчид гол тэмцээнд оролцдог байсан. Магадгүй би Шопен, Моцарт, Бахын бүтээлүүдийг тоглож байсан болов уу? Сайн санахгүй байна. Урт хугацаа өнгөрчээ. Харин тэмцээнд ялж байснаа л санаж байна. Би 40-оос 50 дуур найруулсан баг. Харин концертын үед яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Бетховен, Брамс, Шуман, Малерийн симфониуд бүгдийг л. Гэхдээ би сүүлийн үед романтизмын сүүлийн үеийн сонгодог бүтээлүүд бас Германы хөгжмийн зохиолчдын бүтээл дээр илүү анхаарлаа хандуулж байгаа. Вагнер, Шуман, Штраус гэх мэт. Би олон дуур концертуудыг удирдсан. Төгөлдөр хуурын онцлог нь ганцаараа бүхэл бүтэн найрал хөгжмийн өнгө аяс хэлбэрийг гаргаж чадах чадварт оршдог гэж боддог. Хийлгэхэд л үнэхээр сонсголонтой аялгуутайч хамгийн дээдл нь хоёрхан хөгжмийг орлож чаддаг. Харин төгөлдөр хураар бүх төрлийн дууралтыг ганцхан дуургаж болдог. Органаас бусад ямар ч хөгжмөөр үнийг тоолох боломжгүй. Хөгжим нь нэг л дууралттай байдаг. Гэхдээ төгөлдөр хураар та 4, 5, 6 дууралт зэрэг гаргаж чадна. Гол ялгаа нь тэр үеийн хөгжмийн зэмсэг үзэгчид тоглолтын танхим боломж болцоонд байдаг гэж би боддог. Сонгодог үед Моцарт язгууртнуудад зориулан хөгжмийн бүтээл бичдэг байсан бол Бетховен бүх хүнд зориулж бичиж эхэлсэн. Ингэснээр Армантаг үеийн хөгжмийн бүтээлүүд нь зөвхөн баячууд төдөөгүй олон нийтэд зориулагдаж эхэлсэн. Танхимууд томорж хөгжмийн зэмсгүүд хүчтэй болж шин зэмсгүүд бий болсон. Жишээлбэл Моцарт хөгжмийн зохиол бичиж эхлэхэд кларнет байгаагүй. Харин түүний амьд сэрэн үед кларнет бүтээгдэж тэр үүнд зориулан бүтээлүүд бичиж эхэлсэн байдаг. 19-р зуунд хөгжмийн шин зэмсэг бий болох бүрд хөгжмийн зохиолчид түүнийг оркестртоо нэмж хөгжмийн өнгө ажилтэлж шин түвшинд хүрсэн юм а. Сонгодог урлагийн хөгжил нь хөгжмийн зэмсгийн хөгжилтэй салшгүй уялдаатай байсан. Шин зэмсэг гаргахад хөгжмийн зохиолчид түүнийг нэн дээр ашигладаг. Өнөө үед ч ялгаагүй синтезаторууд гарч ирэхэд зохиолчдод тэр дор нь хэрэглэж эхэлсэн. Аль нь ч байсан бай сонгодог хөгжимд ч орчин үеийн хөгжмийн төрөлд ч адилхан. Хүмүүс хөгжмийг сонгодог ба нийтийн гэж ангилах нь надад таалагддаггүй. Миний бодлоор сайн хөгжим гэж би, муу хөгжимч гэж би. Хамгийн гол нь аль нь үн цэнтэй. Компьютер үүсгээд хүмүүс тэр дор нь хөгжмийн зохиол ашиглаж эхэлсэн. Ингэснээр оркестрийн дууралтад цаг хугацааны явцад өөрчлөгдөж хөгжмийн шин дууралт бий болсон. Хэрвээ Моцарт энэ цаг үед байсан бол эдгээр шин зэмсгүүдийг хэрэглэж эхлэх байсан. Би бүрэн итгэлтэй байна. Хэрвээ түүний гарт синтезатор таарсан бол тэр дор нь ашиглах байсан. Хөгжмийн хөгжил нь хүн төрөлхтний хөгжлөөс дутхгүй сонирхолтой. Ямар нэг шин зүйл гарвал бид бүгд тушиж үзхийг хүсдэг. Хүүхэд шиг. Миний 3 настай охин байна.
түүнд ямар нэг зүйл өгмөцөө юунд ашиглаж болохыг нь туршиж эхэлдэг. Энэ бол бидний амьдралын дур шийдэг зүйлээ. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг үндэсний язгуур урлагийг анх сонсоод сэтгэл их хөдлсөн. Үнэхээр сайхан санагдсан. Маш их өргөн цар хүрээтэй, үнэхээр сайхан дууралттай үндэсний хөгжим, үндэсний урлаг байгааг мэдэрсэн. Мэдээжийн хэрэг маш их сайжирсан байна. Анх Монголын мэрэгжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан үеийг бодвол өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийн ур чадвар маш их сайжирсан байна. Үүнийг баталгаатай хэлж чадна. Өнөөдөр симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллахад тэд миний хэлсэн зүйлсийг анхааралтай сонсож, ойлгож, тусгаж авч байгаа. Бас нээлттэй байгаа нь надад ажиглагдж байна. Австри Монгол хоёр улс газар нутгийн хувьд хоорондоо их зайтай байдаг ч сонгодог урлагаараа маш тотно. Австри Монголын соёлын форум 15 орчим жил зохион байгуулагдаж байна. Гэхдээ жил ирэх болгон Австри Монголын соёлын харилцаа улам эрчимжиж байна. Монгол оюутнууд Австрид очиж хөгжим сурч ур чадвараа хөгжүүлж эх орондоо иргэн ирдэг болсон. Энэ бол харилцан солилцоо юм. Тэд өөрсдөө уламжлан авчирч бидэнд заадаг, харин бидний зүгээс ч тэдэнд юм сурах боломж олгодог. Би өөрийгөө Австрийн хөгжмийн элч мэтээр хардаг. Найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй ажиллахдаа Вений хөгжмийн амин сүнсийг мөн уламжлалыг Монголд авчрахыг хүчээдэг. Магадгүй энэ нь Монголын хөгжимчдийг улам хөгжөхөд урам өгдөг байгаасаа гэж хүсдэг юм а. 14-өөс 15 жилийн өмнөхтэй харьцуулахад хот иргэд уран бүтээлчд бүгд өөрчлөгдөн хөгжсөн байна.